Таны сонгох эрх сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэгдснээр баталгааждаг. Тиймээс та сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэгдсэн эсгээ яг одоо шалгаарай. Сонгогчдын нэрийн жагсаалтыг захим хуудсанд байршуулсан байгаад бол сонгогч өөрийн бүртгэлтэй танилцж бүртгэлээ баталгаажуулна. Та бүртгэлээ баталгаажуулахын зэрэгцээ санал авах байрныхаа хаягийг ч бас мэдэж авах болно. Хэрвээ таны мэдээлэл зөрүүтэй бол мэдээлэх гэсэн товчийг дарж байнга орсон суугаа хаягийн дагуу бүртгэлийн нэгжтэй холбоо барьж залруулга хийлгээрэй. Харин сонгогчдаа 5 дугаар сарын 30-наас хойш өөрийн харьяа хэсгийн хороондоо очиж сонгогчдын нэрийн жагсаалтад өөрийн болон гэр бүлийн гишүүдийг бүртгэгдсэн эсэхийг шалгах боломжтой. Хэрвээ сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй эсвэл буруу бүртгэгдсэн бол та болон таны гэр бүлийн гишүүд санал өгөх эрхээ эдэлж чадахгүй төрнө. Тиймээс 6 дугаар сарын 10-наас өмнө сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдлоо бүртгэлийн байгууллагт гарган шийдвэрлүүлж саналаа заавал өгөөрэй. Саналаа өгөх өдөр 2020 оны 6 дугаар сарын 24.